цаана өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2024 оны 3 дугаар сарын 20-ны шөнө яг 11 цаг 8 минутад Лондон хотын Яарлаа тусламжийн төвд нэг дуудлага ирлээ. Залгсан хүн нь Жошуа Майклс гэж танилцуулсан Америкийн оюутан байв. Тэр Лейтон дургийн Манор Парк Роуд дээрх байрлах нэгэн байранд хятад эмэгтэй хүндээ шархагдсан амь насны дээсэн дөрөндөр байгаа тул Яаралтай тусламж хэрэгтэй гэж мэдэгдсэн. Яаралтай тусламжийн оператор хэргийн талаар илүү дэлгэрэнгүй асуухад залуугийн хариулт тодорхой биш байлаа. Тэр алидийн хэргийн газраас явчихсан. Дээрээс нь тэр эмэгтэй надад халдсан гэж хэлжээ. Хүнд шархсан хүн нь тэр эмэгтэй, гэмтээсэн хүн нь тэр өөрөө гин. Бүх зүйл хоорондоо зөрчилтэй сонсогдож байлаа. Яаралтай тусламжийн оператор асуултаа үргэлжлүүлэх гэтэл залуу гинэд хоолойгоо намсгаж одоо түүнд туслахад хитрхи яриадсан. Одоо юу ч хэрэггүй гэж хэлчихэд уцаа тасалжээ. Буцаад залгахад хүнтэй ярьж байсан ч хэсэг хугацааны дараа дахин холбогдлоо. Энэ удаа залуугийн хоолой бүрч их ядарсан, түгссэн сонсогдож байдал үнэхээр маш муу, төсөөлхийн аргагүй гэж хэлсэн байна. Оператор олон зүйл тодруулсны эцэст байр дотор хутгатай ноцтой хэрэг гарсан. Одоо байдал маш хүнд байна гэж хэлв. Тэгвэл чи өөрөө яасан бэ гэхэд тэр над руу дайрсан. Гэхдээ би дээр хідэн зургасл байна. Ноцтой зүйл алга гэж хариулжээ. Ийм аюултай дуудлагын дараа оператор түргэн болон цагдааг шууд хамт явуулав. Гэхдээ залуу яг аль тоод гэдгийг хэлээгүй тул цагдаа нар байрны айлуудаас эмэгтэй хүн амьдардаг тоодыг асууж эхэллээ. Ингэх явцдаа тэд 5 дугаар тоодын гэрэл асчсан байгааг харсан ч хаалгыг удаадараа тогшоход хинч нээсэнгүй. Хөршүүдийн хэлснээр тэнд хятад эмэгтэй амьдардаг байсан тул цагдаа нар хаалгыг хүчээр эвдэж оржээ. Дотор нь орвол зочны өрөө, коридор, галтогооны гэрэл бүгд асчихсан. Гэхдээ нэг ч хүн харагдсангүй. Тэд унтлагын өрөөний хаалгыг онгойлгоод ороход өрөө бүрэн харанхуй байлаа. Гэхдээ коридорын гэрлийн бүдэг тусгалд шалан дээр хүн хөдөлгөөнгүй өвтөж байгаа нь харагдав. Цагдаа нарын нэг нь гэрлийг асаатал хэвсэн дээр нэг залуу эмэгтэй дээшээ харж хөвтөж байсан. Бараг бүх бие нь цуснд будагчихсан, нүүр нь хүртэл хатсан цустай. Доор нь байсан хэвсч бас их хэмжээний цус болсон байсан. Ялангуяа толгой, мөр, хүзүүний орчимд цус хамгийн их харагдаж байлаа. Ханан дээр хүртэл цус усарсан тал байв. Нүүр нь бараг танигдахгүй болсон ч байр түрээслэгчийн бүртгэлээр хохирогчийг тогтоох тийм ч хэцүү байсангүй. Тэр бол 31 настай Хятадаас ирсэн оюутан Ванжи. Тэр Голдсмит коллежид магистр сурч байсан бөгөөд сургууль нь байрнаас нь ердөө 2 миль орчим зайтай. Задлан шинжилгээгээр Ванжигийн нүүрний гавлын ясанд нь хүртэл хурж орсон 2 гүн шарах байсан нь түүний өвглийн гол шалтгаан болсон гэж тогтоожээ. Мөн хүзүүн дээр нь хүчтэй дарснаас үүссэн том хөхрөл байсан нь нас барахаас өмнө тодорхой хугацаанд боосон болохыг харуулсан. Цадааны дүгнэлтээр тэр өөрийн унтлагын өрөөндөө маш хэрцгий бараг тамлсан гэмээр халдлагад өртөж амиа алдсан байлаа. Байрыг бүхэлдэн нэгжиж гаднаас хүч хэрэгдэж орсон улмуур олдсонгүй. Цоож онгойлгосон, хаалга эвдэрсэн, цонх агарсан шин жалга мөн аллагад ашиглагдсан хутгач олдсонгүй. Энэ бүхнээс харахад гэмт хэрэг гадны үл таних хүнээс илүү хохирчийг сайн мэддэг хүнээр үлдэгдсэн бололтой байв. Ванжигийн гар утсыг хайсан ч хаанаас ч олсонгүй. Гар утс үгүй бол түүний гэр бүл, найз нөхдөдөө шууд холбогдох, доторх мессеж, дуудлагыг шалгах боломжгүй байлаа. Ингээд энэ нэрэгт холбоотой ганцхан үлджээ. Тэр бол Яаралтай тусламжийн төв рүү залгаж дуудлага өгсөн залуу Жошуа Майклс. Цагдаа нар Жошуаг Лейтон дахь хэргийн газраас 1 милийн зайтай байрлах өндөр зэрэглэлийн Калифорни нэртэй орон сууцнд амьдардгийг тогтоож шууд очиж уулзжээ. Тэнд амьдардаг хүмүүс ихэвчлэн чинээлэг айлын хүүхдүүд, төрөөс өндөр, орчин аюулгүй, баян оюутнуудын бүс гэж ойлгож болно. Цагдаа нар хаалгыг тогшоход Жошуа тун тайван төрхтөө өгцөн байна. Ямар нэгэн сандарсан, айсан, цочирсан шинж бараг харагдсангүй. Цагдаа нар ирэхэд дургуутсан ч үгүй. Хүзүүн дээр нь баг зэрэг шалбарсан уулмар байсныг асуухад орой Ванжи над руу дайрах үед гарсан шарах гэж тайлбарсан. Гэхдээ яг юу болоод ийм байдалд хүрснийг дэлгэрэнгүй асуухаар оролдмогц Жошуа огт дуугарахгүй ам нээхээс эрс татгалзжээ. Ингэснээр цагдаа нарын сэжиг бүрш нэмэгдлээ. Тэд байшинг нэгчгэд зочны өрөөний буланд байсан хогны уутнаас цусны толботой хүүрдэг малгайтай цамц олдсон. Галтаагоноос цустай үргэвч мөн ширээн дээр гараар битсэн өмгөөлөгчийн дугаартай жижиг цаас ч олджээ. Жошуагийн гар утсыг шалгахад цагдаа нар тэр орой аав руугаа олон удаа ярьж мөн тэр өмгөөлөгч рүүгээ хэд хэд залгасныг харсан. Харин WhatsApp дотор Ванжидээс бүх мессежийг бүрэн устгасан байлаа. Цусны талбтай хувцас цустай үүргэвч
шүн дунд өмгөөлөгч рүү олон удаа залгасан дуудлагууд бас хохирогчтой холбоотой бүх уулан мөрийг нуухыг оролцсон нийлээ тарахад Жошуаг баривчлахад бараг эргэлзэх зүйлгүй болжээ. Баривчлах үе цагдаа чамааг яагаад баривчилж байгааг мэдэж байна уу гэхэд тийм ээ мэдэж байна. Гэхдээ юмнууд харагдаж байгаа шиг биш гэж тайван хариулсан байдаг. Хурааж авсан хувцас өөргөвчн дээрх цус Ванжиг болох нь ДНХ шинжилгээгээр батлагдсан. Гэсэн ч Жошуа болсон явдлын талаар нэг ч өгүүлбэр хэлхээс татгалзжээ. Ингээд цагдаа нар түүний утсан дээр сустгасан мессежүүдийг сэргийж үнэн мөннийг өөртөө олохоо зөөр аргагүй болсон. Жошуа 1999 он Чикагод төрсөн чинэлэг боловсралтай айлын баг хүү. Аав нь компани борлуулалтын дэд захирал, ээж нь график дизайнер гэрэл зурагчин. 2018 онд Теполь их сургуульд киноны чиглэлээр суралцаж 2022 онд төгссөн. Дараа нь фриланс видео продакшн туслах хийж байжээ. Гэхдээ тэр өөрөө жинхэнэ продюсер болж кино их мөрөөдөлтэй байсан учраас туслах шиг ажилдаа сэтгэл хангалуун байж чаддаггүй байв. 2023 оны 9-р сард мэргэжлээ ахиулахын тулд Лондон руу нүүж Goldsmiths College-ийн кино продакшны 1 жилийн магистр дэлсэн оржээ. Найз нөхнийх нь хэлснээр тэр ийдэг, хинтээж татны харьцаж чаддаг, их зантай биш, дунд түвшний хэвийн Америк залуу. Нийгмийн сүлжээнтэй дронтой аялын имшлэг, өдөр тутмын дүрсээ хуваалцдаг, урлаг дуртай залуу гэсэн дүр төрхтэй байв. Ванжи бол Хятадаас ирсэн магистрийн оюутан, Goldsmiths уран зохиол бичих урлагаар суралцаж, ирээдүйд багш болох мөрөөдөлтэй. Магистрийн дараа доктор хамгаалаад Хятад руу буцаж боловсролын салбарт ажиллана гэж төлөвлөжээ. Найзууд нь Ванжиг дүлгөөн, цэмцгэр, зохион байгуулалт сайтай, хөгжлөө зантай, гэхдээ нийлэн хит нямбай гэж тодорхойлдог. Тэр бактери, вирусээс маш их айдаг, их цэвэрч байв. Байранд нүүхээсээ өмнө хэдэн өдөр дараалан бүх булан тохойг цайруулагчаар угааж, бүр нүүж орсны дараач бараг хэнийг ч орж ирүүлэх дургүй. Хаан ч явсан гар ариутгагч салбитаг авч явдаг. Хаалганы бариул, нийтийн тээврийн бариул гээд юм болгонд хөрмөгц гараа ариутгадаг байлаа. Энэ хит цэвэр зан нь түүний хувийн харилцаанд тэр дундаа бэлгийн харилцаанд хүртэл шууд нөлөөлдөг байсан. Жошуа Ванжи хоёр сургууль дээр оюутны үнэлэх авах үеэр анх танилцаж дугаараа солилцжээ. Тэд 7 сарын турш үргэсэн ч 9-өөс 10 удаа уулзаж харин голдуу мессежээр харилцдаг байв. Ванжи түүнийг чихэн найз залуугаа гэж бодож харин Жошуа зүгээр л хөнгөн уулзна гэж боддог байв. Тэд хоёулаа энэ харилцаагаа бусдаас нууж хүнд ч ярьдаггүй байлаа. Танилцаа дуудлаггүй харилцаанд татан болж 2023 оны 10-аас 11 сард Ванжи анх Жошуагийн байранд очиход тэр эхлээд буудан ариутгаж дараа нь угаалгын өрөө, угаалтуур, хаалганы бариул гээд хүрч магадгүй бүх газрыг цэвэрлээд тэгж байж арайхийн сууж байсан. Жошуа түүний ийм үнийг гайхаж байсан ч маргалдахыг хүсээгүй. Тэр Ванжитэй улам татан болж бэлгийн хайцанд орохыг хүсэж байжээ. Гэвч Ванжи нэг том шаардлага тавьсан. Эхлээд хүний тархлал хомслын вирус болон бэлгийн замын халдварын шинжилгээнээс ямар ч асуудалгүй гэсэн хариугаа надад үзүүл. Тэгж байж би чамтай бэлгийн харилцаанд орно гэв. Жошуад энэ нь үнэхээр хэтрүүлэг, уурыг нь хүргэм шаардлага санагдаж шинжилгээ өгөхөөс татгалзсан. Тэр цаашид Ванжиг бараг 3 сарын турш тоохоо болж мессеж бичгээ болжээ. Харин өөрөө энэ хооронд өөр эмэгтэйчүүдтэй уулзаж бэлгийн харилцаанд ордог байв. Ванжи харин түүнийг джентльмен гэж бодсоор харилцаанд илүү ноцтой анцаар байсан. Тэр маш их сэтгэл санааны дарамтанд орж өөрийн даалгавартаа дотор минь удаан буцалж дэлбэрэх гэж буй галтуул гэж өөрийгөө төрсөлсөн байдаг. Эцэст нь 2024 оны 2 дугаар сарын 23-нд Ванжи өөрөө эхэлж хойлоо бэлгийн харилцаанд орё гэсэн мессеж хэлгээсэн. Тэр өмнөгшгөө заавал шинжилгээ өгөх гэж шаардгаа болжээ. Тэр Жошуад байранд яаж орох, биеэ яаж угаах, ямар хамгаалалт хэрэглэх талаар нарийн заавар илгээсэн. Жошуа энэ удаа бүгдийг дагаж мөрдөж хамгаалалт хэрэглэн бэлгийн харилцаанд орсон ч бэлгэвчин дундаас нь суураад унчихсан байна. Тэд яаралтай жирэмслэлтээс хамгаалах юм ууч маргааш нь жирэмсний тестээр шалгасан. Ванжи хүүхэд төрүүлэх бодлогүй. Жошуач 25 наснда аав болмооргүй байсан тул энэ тал дээр хоёулаа ижил бодолтой байлаа. Гэвч энэ анхны бэлгийн харилцаа нь тэднийг ойртуулах биш, харин бүх эмгэнэлт явдлын эхлэл болж хувиржээ. Хэдхэн хоногийн дараа Ванжи арьсан дээрээ жижиг улаан толб гарсныг анзаарч арьсан арай хуурайсан байгааг харсан байна. Тэр үүнийг бэлгийн замын халдварын шинж тэмдэг байж магадгүй гэж шууд айсан. Жошуаг шинжилгээ өгөхийг дахин шаардаж өөрөө ч айдас тавцсан. Жошуа өөрийн нүдээр харахаар Ванжигийн байранд очиход үнэндээ ердөө жижиг улаан толб хэвийн харшлын маягийн шинж тэмдэгтэй зүйл байв. Тэр зочны өрөөнд нь суугаад зөөлөн үгээр тайвшруулахыг хичээсэн ч
Ванжи хэрвээ халдвар авсан бол би ийм биеэр амьдрахыг хүсэхгүй. Үгсэн дээр гэжээ. Арьс нь муудаж эмчилгээг нь өөрийг нь уламд ордуулчих вэ гэж айж байна гэж ярьсан. Жошуагийн хувьд энэ бүх айдас нь хитэх сэтгэл санааны хөөрөлмөд санагдаж дотроо төдийлөн ойлгож чадаагүй ч гаднаасаа тайвшруулах үг хэлсээр байлаа. Үүнээс хойш Ванжи Жошуаг шинжилгээ өгөхийг улам дарамталж шахаж сүрдүүлж эхлэв. Харин Жошуаг гүжүүдлэн татгалзсаар байлаа. Цаг өнгөрөх тусам Ванжи хэрвээ тэр үнэхээр эрүүл байсан бол нэг удаа шинжилгээ өгчихгүй яасан юм бол гэж бодож бүх бурууг Жошуад өгч эхэллээ. Тэгээд Жошуа өөр эмэгтэйчүүдтэй бэлгийн харилцаатай байдгийг мэдхэд уур нь бүрчих хүржээ. Тэгээд сүүлдээ чи миний амьдралыг сүйтгэлээ. Намайг вирустай болгосон хүн гэж буруутгаж хэрвээ шинжилгээ өгөхгүй бол сургуулийн захиргаанд мэдэгдэнэ гэж сүрдүүлсэн. Жошуа нэг удаа шинжилгээ өгсөн бол энэ бүх маргаан айдас сэтгэл санааны дарамт бараг л байхгүй байх бай. Гэхдээ тэр өөрийн тухтай байдлаа чухалчилж Ванжигийн айдсыг ойлгож шийдэхийг хүссэнгүй. Ингэснээр нэг талд нь хэд цэвэрч айдас давтсан Ванжи нөгөө талд хайхрамжгүй өөрийгөө л боддог Жошуа хоёрын хооронд газар авсан сэтгэлийн анцав өдөр ирэх тусам томорч эцэст нь хяналтаас гарах цэг төржээ. 2024 оны 3 дугаар сарын 19-нд хэрэг болохоос нэг хоногийн өмнө Ванжи Жошуад олон мессеж илгээж би чамайг үзэн ядаж байна гэж 3 удаа дараалан бичсэн байв. Мөн тэр бэлгийн замын халдварын асуудлыг бодитоор уулзаж байгаад нэгмөр шийдэхийг шаардсан. Энэ нь бараг л түүний тавьж байгаа хамгийн сүүлийн шаардлага байлаа. Маргааш нь Жошуа эцэст нь уулзахаар шийдэж такси дуудаж замдаа баг зэрэг хоол зууш авч уур амьсгалыг сайжруулах санаатай байранд нь очижээ. Тэр оройн 7 цаг 19 минутад ирчлээ гэсэн ганц үгтэй мессеж илгээсэн нь тэдний мессежний төгтөх хамгийн сүүлийн мессеж болсон. Жошуа байранд орсноос хойш 40 минутын дараа дахин такси дуудаж өөрийн байр руу иржээ. Харин яаралтай тусламжийн төв рүү оройн 11 цаг 8 минутад 3 цагийн дараа залгасан. Цагдаа нар түүнийг байцахдаа тэр 40 минутын дотор яг юу болсон бэ гэж асуухад Жошуа ярьж эхэлсэн. Түүний хэлснээр тэр байранд орж ирэхэд Ванжи маш хүйтэн бараг ярилцахгүй байсан. Харцнаас нь хүртэл хүчтэй дургуутсал уур мэдрэгдэж байжээ. Тэр угаалгын өрөө ороод гарч ирэхэд Ванжи өрөөний голд галтгооны утга барай зогсож байсан. Нүд нь аимшигтай, хорсолтой харагдсан гэж тайлбарлав. Түүний яриагаар Ванжи гэнэт хутгатайгаа түүн рүү дайрсан тул тэр өөрийгөө хамгаалахын тулд түүний хутга байрсан буугыг хатгаж ноцлож эхэлсэн. Тэд ноцлож байх үед Ванжигийн нүр зүсэгдэж тусгаарсан. Дараа нь хутга Ванжигийн гараас сугараад унаж шалан дээр унжээ. Тэгтэл хоёулаа хутгийг авах гэж зэрэг утсан. Жошуа хутганы байруулаас харин Ванжи үзүр талаас нь атгсан. Тэр хэлэхдээ Ванжи хутгийг өөрлөгөө татах үед би айгаад түлхсэн. Тэгэхэд хутга санамсаргүйгээр Ванжигийн хацар руу орсон. Би алах гэж зориагүй өөрийгөө хамгаалах гэж байсан гэж мэдүүлжээ. Гэхдээ энэ мэдүүлгийг шүүх эмнэлгийн шинжилгээ хэргийн газрын бодит уулмөртэй тулгаж үзэхэд олон зүйл таарахгүй байв. Нэгдүгээрт Ванжигийн нүүрний хоёр шарх хоёулаа нүүрний дээд хэсэгт дээрээс доош чиглэлтэй маш хүчтэй шийдэмгий утгалсан маягийн шарх байсан. Энэ нь ноцлож байх зур санамсаргүйгээр орсон шарх гэхээс илүү санаатай хідэд дараалан хийсэн халдлага гэдгийг илтгэж байв. Эхлээд шархцын дараа Ванжи хэсэг хугацаанд хөдөлж чадсан. Гэхдээ эцэст нь тэр унаж шалан дээр явцсан. Дараа нь түүний хүзүүн дээр маш хүчтэй дарсан уул мөр илэрсэн бөгөөд боосон шинжтэй байжээ. Жошуа би гараараа хүзүүг нь дарж тогтоосон. Зөвхөн 15-аас 20 секунд гэж мэдүүлсэн ч шинжээчид гэмтлийн хэмжээгээр нь тооцоход дор ээж 100 секунд, өөрөөр хэлбэл бараг 2 минут орчим дарагдсан байх ёстой гэж үзжээ. 3 дугаарт хэрвээ үнэхээр санамсаргүй явдал өөрийгөө хамгаалах оролдлого байсан бол Ванжи шархацсан даруйд яаралтай тусламж руу залгаж түргэн дуудсан бол шүүх эмнэлгийн дүгнэлтээр тэр 30-аас 60 минут амьсгал авч байсан тул амь гарах боломж байв. Харин тэр үед Жошуа юу хийсэн бэ? Тэр юуж болоогүй юм шиг хамгийн түрүүнд өөртөө холбоотой бүх зүйлийг цуглуулж нуухаар шийдсэн. Ванжигийн утас, хутга, байранд өмсөн тавчиг, авчирсан хоол зүүш гэх мэт бүхнийг хамт савлж аваад явж байхдаа олон нийтийн хогийн сав руу хайжээ. Өөрийн байранд буцаж ирээд тэр шууд цагтаа руу залгаагүй. Эхлээд аав руугаа залгаж болсон явдлыг ярьж өмгөөлөгчийн дугаарыг авч галтгооны тавцан дээр бичиж үлдээсэн. Өмгөөлөгчтэй ярьж хууль эрх зүйн хувьд өөрийгөө бэлтгэсний дараа л тэр яаралтай тусламжийн төв рүү залгасан байна. Яаралтай тусламжийн төвдөө хийсэн дуудлага дундуур гинэд тасарсан шалтгаан нь чим. Тэр мөчид Америкаас аав нь буцаа залгаснаас болж дуудлага тасарсан байжээ. Тэгэхээр бүхнийг нэгтгэн харуул Жошуагийн хийсэн нэг ч үйлдэл
санамсаргүйгээр хитих айсандаа будлан юу хийхээ мэдэхгүй үйлцэн хүний үйлдэл шиг биш. Харин өөрийн эсрэг нотлохыг нуух, хуульчдтайгаа эхлээд ярьж өөрийгөө хамгаалах, зөрчилтэй мэдүүлэг өгч бүхнийг өөрийгөө хамгаалсан болгож харагдуулах гэх тасралтгүй тун логик дараалалтай алхмууд байв. Жошуа баривчлагснаас 3 хоногийн дараа 3 дугаар сарын 22-нд түүнийг санаатай хүн амны хэрэг, өөрөөр хэлбэл төлөвлөсөн алдлахын хэрэгээр аль биесээр буруутгав. Хожим Лейтон дахь хогийн цэгээс Ванжигийн гар утсыг олж түүний доторх мессеж, мэдээллүүд хэрэгт чухал баримт тулсан. 2025 оны 12 дугаар сарын 8-нд Лондонгийн Ойл Билли гэмт хэргийн шүүхэд шүүх хурал болж шүүгч 16 цагийн турш бүх баримтыг хэлэлцсэний эцэст Жошуаг алуучин гэж буруутаа тооцжээ. Британий хуулиар аллагын эрхт буруутай бол бүх насаар хорихол заавал оногдно. Доод тал нь 25 жил хоригдсны дараа л өөршөөл эсвэл хугацаанаас өмнө сурлагдах асуудлыг хэлэлцэх боломжтой байдаг. Шүүгч Жошуагийн тодорхой яалыг Ванжигийн гэр бүл болон Жошуагийн эцэг их шүүх нахимд байхад нь сонсгохоор өөр өдөр товлоно гэж мэдэгдсэн. Гин бурууг нь баталгаажуулсан мөчид Жошуа эхлээд цэгжээ дарж дараа нь толгоогоо удаалгаж шаналсан байдалтай харагджээ. Харин арын суудалд суусан аав ээж нь хүүгээ маш их өвдсөн, шаналсан харцаар ширтэж суусан гэдэг. Энэ бүх хэргийг эхнээс нь дуустал эргээд харахад нэг талаас айдас давтсан хит цэвэрч сэтгэл зүйн хувьд эмзэг Ванжи, нөгөө талаас өөрийнхөө тухтай байдал, нэр төр, эрх ашгийг бусдаас дээгүүр тавьдаг Жошуа хоёрын тэнцвэргүй харилцаа харагдана. Ванжи түүнээс өрдөө ганц зүйл хүссэн. Шинжилгээ өгөөд намайг тайвшруул. Би эрүүл мэнд, ариун цэврийн асуудлыг маш их айдастайгаар хүлээж авдаг хүн. Жошуа хэрвээ нэг удаа шинжилгээ өгчихсөн бол энэ нэг айдас намдах байсан. Сүрдүүлэг маргаан үзий ядалт үүсэхгүй байсан. Магадгүй энэ аимшигт хэрэг гарахгүй ч байж болох байв. Харин тэр өөрийн зүрх сэтгэлдээ Ванжиг алидийн хачсан байсан. Тэр түүний айдсыг ойлгохыг хүсээгүй, хүлээн зөвшөөрөхийг ч хүсээгүй. Эцэст нь хариуцлагаас зүгтэж өөрийгөө л бодсон бүхнийг нуух гэсэн орлогууд нь нэг хүний амь насыг авч утсан байлаа. Хамгийн эмгэнэлтэй нь Ванжи ямар ч бэлгийн замын халдвар төвчингүй эрүүл хүн байсан. Түүний аршин дээр гарсан тэр жижиг улаан тоолт бол зүгээр л жирэмстэл сэргийлэх эмийн түгээмэл гарч нөлөө байжээ. Өнөөдрийн хэрэг энэ үрээ дуусаж байна. Бичлэгээ дуустал нь үзсэнд баярлалаа. Лайк сабаа дараагүй бол заавал дараад өгөөрэй. За ингээд дараагийн хэрэгээр дахин уулзъя.